За энэ үдшийн чансаа ахиулах 2 дахь тулаан маань эхлэхэд бэлэн болж байна. Бату Файтерс тамирчид Эрдэнэ цэнгийн эрхэм баяр. За Цэнхэр булангаас Өмнө Говь аймгийн Даланзад улс аманд төрсэн биеийн өндөр 165 см 18 настай сонирхчдын холбогдлооны дэлхийн аваргын мөнгө хүрэл медальтай Бату Файтинг клубын тамирчин Эрдэнэ цэнгийн эрхэм баяр маань гарч тулдахад бэлэн болж байна. За мэдээллийн ивент тгчээр Сонин эмэн 88 фильмс, Чингис эмэн, Рэг эмэнүүд ажиллаж байгаа. За энэ хүү та бүхний хүлээ авч үзэж байгаа лайв бичлэгийг цааш олшруулах, хуулбарлах, давхар бичлэг зэрэг нь оройтой бөгөөд хуулийн өмнө хариуцлага хүлээг болохыг мөн анхааруулж байна. За тамирчин маань тайван ер нь сайхан харагдаж байна. MJL-1 тулааны холбооны 21 дэх тэмцээнд чансаа ахиулах тулаан 61 кг-ийн Улаанбаатараас гарч иж байгаа тамирчин танилцуулъя. Улаанбаатар хот төрсэн 175 см өндөртэй 20 настай 2024 оны сорилт тулаанд ялалт байгуу шалгарсан Мазала Fighting Center тамирчин Лавг сүрэнгийн Барс болд гарч ирсэн байна. За түүний дасгалжуулагч багшаар байлдааны самбо бүхэн дэлхийн аварга Монгол улсын гамбай тамирчин Бэ Дамлан Пүрв. За хоёр тамирчин бол нэлээд сонирхолтой тулаан гарна гэж миний хувьд бодож байна. Өндөрийн бол нэлээд зөрүүтэй Цэнхэр булангаас тавьж байгаа эрхэм баяр маань болохоор ерөнхийдөө 165 см биеийн өндөртэй. Барс бол тамирчингийн маань хувьд болохоор нэлээд одоо 10 см-ийн биеийн өндөртэй. 10 см-ээр өндөр ийм залуу байна. За тэгэхээр энэ бол их сонирхолтой тулаан болно. За та бүхэнд тамирчдыг дахин танилцуулъя. Цэнхэр булангаас Өмнө Говь аймгийн Даланзад улс аманд төрсэн 165 см өндөртэй 18 настай сонирхчдын холбоо тулааны дэлхийн аваргын мөнгө хүрэл медальтай Бату Файтинг тамирчин Эрдэнэ цэнгийн эрхэм баяр маань тулдахад бэлэн болж байна. Тулааны багшаар нь Бат хоёр хамт ирсэн байна. За одоо та бүхэнд Улаанбулангийн тамирчин танилцуулж байна. Улаанбаатар хот төрсэн 175 см өндөртэй 20 настай 2024 оны сорилт тулаанд ялалт байгуулж шалгарсан Мазала Fighting Center тамирчин Лавг сүрэнгийн Барс болд маань тулдахад бэлэн болж байна. Дасгалжуулагч багшаар байлдааны самбо бүхэн дэлхийн аварга Монгол улсын гавь тамирчин Дамлан Пүрв хамт ирсэн байна. За ингэ шүүгч дөрмийг танилцуулснаар хоёр тамирчин маань тулдахад бэлэн болж байна. За ерөнхийдөө Барс бол тамирчин маань бол дагуу талд биеийн өндөр байгаа учраас ер дээр алдныхаа уртыг ашиглаад өөрийнх нь зайд оруулж ирэхгүй урд гараар хатгаад ингэж тоглох хаа гэсэн бодолтой байна. За эсвэргээрээ Цэнхэр булангаас харил тулдж байгаа эрхэм баяр маань болохоор ерөнхийдөө өөрөө зайндаа оруулж тоглох. За энэ тейктауны оруулалт амжилттай болж байна. За Барс болдын маань хувьд за энэ гурвалжин боолт авч ийн эрхэм баяр тамирчин маань гурвалжин боолт авчлаа. За ер нь эндээс бие зүүн тийш нь гаргаад одоо тэр баруун гараа дээр байгаа тамирчныхаа зүүн гар руу нь оруулж ин бие 90 градус руу эргүүлэх хэрэгтэй байна. Эрхэм баяр тамирчны маань хувьд. За ер нь боолт нэлээд ер нь орж ин доо одоо эсрэгээр Улаанбаатар за буугаад өгчлөө дөө. За тун сонирхолтой ер нь сайхан тулаан боллоо. Цэнхэр булангаас гарч тулдсан Өмнө Говь аймгийн Даланзад сумын төрсэн 165 см өндөртэй 18 настай энэ залуу маань Эрдэнэ цэнгийн эрхэм баяр маань хөлийн гурвалжин боолтын боолтоор 18 секундэд ялалт байгуулж байна. Энэ тулаан бол
тактик бол маш сайн бэлдсэн байна гэж харагдаж байна. Ерөнхийдөө Барсбол тамирчин бол алдны уртыг ашиглаад урд гараа хатгаад өөрийнхөө зайнд ерөнхийдөө гол тулаануудаа явуулна гэсэн төлөвлөгөөтэй гарч ирсэн байна. Энийг мэдээд ерөнхийдөө батгшоор нэвтрээд орчлоо. Нэвтэрж орж ирээд унагаагаад ингээд хөлийн гурвалжин боолтоор ялж байна. Барсбол ерөнхийдөө дээшээ ингэж бие дээшээ босгож нуруугаа ихсэж нуруугаа бүгдийг дээшээ цээжээ өргөж өрнө хамгаалах хэрэгтэй байсан. Тэгэж ер нь оролцсон байсан ч гэсэн Эрхэн Баярын хувьд бол хөлийн гурвалжин бол нэлээд гүнзгий авсан байна. Сая зүгээр яг дээр нь нөгөө тамирчин ингэж гурвалжин боолттой үед ингэж өргөөд слам хийх буюу нуруугаар шидэд байгаа тохиолдолд сая бол Эрхэн Баяр тамирчин баруун гараараа хөлөөр дотор нь ороогоод тэгээд бариад авсан бол бас шийдвэрлэхгүйгээр бүр илүү эрт дуусах боломжтой байлаа. Тулаан сонирхолтой тэгээд бол энэ хөлийн гурвалжин triangle гэдэг энэ боолт бол англи нэрсэн triangle гэж байгаа. Энэ боолт бол ерөнхийдөө өрсөлдөгчийнхөө хоолойг нь боож алд авч байгаа гэсэн. Амьсгаанаас гадна хүрээний энэ хоёр судсыг нь боож шугах гэсэн. Нэг нь өрсөлдөгчийн одоо гарын хоёр толгойд булчин болон мөртөө нэг талаас нь болохоор өөрийнхөө гуйтаа ингэж боож ингэж дуусгадаг. Михний хөлбөр байгаа. За Fairtex компани гарын бэлгийг мөн гардуулж байна. Энэ удаагийн тэмцээний ивент гэж оролцож байгаа Fairtex компани хамт олондоо мөн баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол ер нь Монголд өмнө болж байгаагүй юм байгаа. Бүх тамирчид ингээд бэлээ өгөөд тулдуулаад энэ удаагийн тэмцээнд тамирчид маань чанартай дэлхийн брендийг өмсөж одоо хохирол аюул багтаагаар тархины хэрэгцээгүй гэмтлийг ер нь бага аавна гэсэн үг. Ер нь чанаргүй бэлээ тулдах юм бол бас тэр нь чинь стандарт гэж байдаг. Хитрхийн нэгэн байх ч гэдэг юм уу, тоглолтоор задрах тий. Тамирчны гар бэртэгч гэдэг юм уу. Ийм зүйлс болдог учраас энэс сэргийлээд ингээд энэ удаагийн 21-р MJL Fighting Championship холбооны тулаанд оролцож байгаа тамирчдыг маань ивент итгэж өндрөөр энэ тэмцээний маань өндрөөр дэлхийн брэндээр ингэж тамирчид маань хэрэглүүлж ивентийг зордуулж байгаа Fairtex-ийн хамт олон баярлалаа.